Сайн байцгаана үзэгчдээ, тариаланчид ярьж байгаа нэвтрүүлэг маань Төв аймгийн Арх ус зуманд хүрэлцэн ирсэн байна. Тэгэхээр бид та бүхэндээ энэ удаад дундын хошоолол гэж юу юм бэ? Дундын хошооны талаар нэлээд яриа өрнүүлэхээр зочноо бэлдсэн байна. Тэгээд танд энэ өдрийн минь төргий. Сайхан сонсож байна уу? Сайхан сонсож байна. Өнөөдөр хоёулаа дундын хошооны талаар ярих учраас бас хошоогоо танилцуулах хэрэгтэй. Хошоогоо байгуулад жил гарсан болж байна. Балчироо гэд хошоо байгуулсан. Чимэтах ер нь хошоо хичнээн жил ажиллаж байна. Хэр өр өгөөчтэй юм байна. Дундын хошоо гэхээр ер нь хүмүүс хэрсэн ойлголттой байна тий. Хошоо гэдэг чинь одоо тэгэл бүгдөө нийлж хоршиж л ажил үүснэ бүтгэл гэж ойлгодог шүү дээ. Өмнө нь дундын хошоо байсан уу? Яг энэ арх ус зуманд маань дундын хошоо одоо л ажиллаж эхэлж байна уу? Одоо л ажиллаж байна. Манай арх ус чинь 4 баригаад 8 салаатай байл. Хошооны танигд хөрөмжүүд бас мөнх ногоон тал компани Lowell гэдэг брендийн танигд хөрөмжүүд бас байгаад их шиг байна. Агрегатууд нь ч гэсэн бас тэднийхээс байх шиг байна те. Тэгэхээр танигд хөрөмжийнхаа талаар та бас танилцуулаад яриул. Тэгээ Lowell-өөс манайх чинь 90 морины трактор 2-ыг 165 морины хүчтэй трактор 1-ийг Lowell Press 1 Omicki 3 ширхэг авсан. Мөнхногоон талын хувьд бас яг компани нь өөрсдөө буцаад нөгөө нэг эргэх холбоо гэдэг шиг сервис үйлчилгээнүүд нь бас ирдэм байлээ. Танай хувьд яг яаж вэ? Тий, сервис үйлчилгээ ирдэг. Тэгээ техник бол баталгаатай учраас жолоочин 5 дахыг сайхан бүрдүүлсэн. Та өөрөө барьдаг уу? Тий, өөрөө барьдаг. Одоо танд манай Lowell үйлдвэрээс ирсэн мэрэгжилтэн энэ тракторын одоо ашиглалт үйлчилгээнийх нь сервис үйлчилгээний тал дээр юун дээр анхаарах хэрэгтэй юм те аль хэсэгт нь бид нэр илүү анхаарлаа хандуулах хэрэгтэй вэ гэдэг талаас нь танд сургалтын мэдээлэл өгье гинэ. 每天工作之前检查一下这个机油，然后检查这里面的空气滤芯，清理一下，然后那个检查这里面有没有水，有水分离器里面有没有水，这是每天日常要检查的一些东西。эхлээд бол одоо та өдөр болгон ажилдаа гарахаас өмнө тунц одоо энэ нөгөө нэг моторын шүүпэ татаж маслаа үзэх хэрэгтэй. Энэ бол нэгт нь. Хоёрт нь агаар шүгч. Цэвэрлэн. Агаар шүгчээ гаргаж ирж байгаад үлээлгээд цэвэрлэх хэрэгтэй. 检查这些油门拉线、熄火拉线，看有没有松动，有没有那个损坏的，有没有卡滞的，不然它会影响工作。 Тэгээд дараа нь болохоор одоо энэ нөгөө гар хаад, хөл хаасны тороосуудаа бас шалгаж үзэж байгаарай. Яагаад гэвэл энэ нөгөө байнгын ажиллагаанд байдаг болохоор энэ нөгөө сунах юм уу альсвал те яах магадaltaй. Хямрах магадaltaй. 然后这是准备之前的。 上车之后，检查好了之后，启动一下，看它启动时候听一听声音，看看那个烟的那个颜色是不是都是正常的。正常之后，然后那个后边提升器啊这些都动一动，看是不是都正常，都正常之后就可以正常工作了。 тэгээд дараа нь та кабиндаа суугаад трактор асаагаад хянах дээр ямар нэгэн өмнө байгаагүй нэмэлт одоо юу гэдэг өөр гэрэл асчуугүй юу тэрийгэ шалгаж үзэх хэрэгтэй. Тэгээ асаасныхаа дараа өөрөө буугаад яндангаа харах хэрэгтэй. Яндангийн утаа өмнө байснаас өөрчлөгдөж гэнэ үү ямар байна те тэрийг үзэх хэрэгтэй. Тэрний дараа одоо энэ хойтлын нөгөө энэ агрегат холбох энэ холболтууд тийм энийгээ дотроосоо удирдаад энэний ажиллагаа хэвэн байна уугүй юу гэдгээ бас шалгаж үзэх хэрэгтэй. Тэгээд хэрвээ энэний ажиллагаа хэвэн бол та ажилдаа гарахад ямар ч асуудалгүй бэлэн гэсэн үг. 基本上咱们拖拉机在工作之前，这些东西都检查，一般就没什么问题了。Яг энэ саяны хэлдэг дадлуудыг тэ өдөр болгон хийгээд ингээд дадчих юм бол та өдөр болгон тухайн трактортойгоо ажиллахдаа ямар ч асуудалгүй таны тракторын үйл ажиллагаа хэвийн давталгүй явнаа. 你看，它这后边那个玻璃水没了，是不是得加点玻璃水？那句说是。这个？对呀。
Одоо жишээ нь энэ бол нөгөө нэг юу штэ. Шил арчигч шингэн штэ тий. Одоо ингээд харахад энийх бол одоо юу гэдэг нөгөө байх ёстой төвчнөөсөө бүр доошоо орцсон байна тий. Сорж чадахгүй гэсэн үг. Гих мэдчихлээ. Тэгэхээр сорж чадахгүй. Тэгэхээр та одоо энийхээ юуг бол нэмэх хэрэгтэй, шингэнээ нэмэх хэрэгтэй. 其余的就基本上工作之前每天工作之前这些都检查完了就 OK 了。 Тэгээ ажил эхлэхээс өмнө одоо ಈ саяны хийсэн саяны манай мэрэгчлэлтний хийсэн үйл ажиллагааг бол дадал болгоо явуучвал танд илүү ирээдүйд илүү хэрэгтэй. Тэгээ таны трактор ч гэсэн тогтвортой хэвээ ажиллах болно. 检查就是主要检查啊，检查就是主要是就是拖拉机每天工作检查这些，剩下就是按照时间要求换机油、换液压油这些东西，那个更换滤芯儿这些东西。 Тэгээд энэ дээр одоо нэмэлтээр хэлэхэд нөгөө нэг мөнх ногоон талаас танд бол одоо тухайн тракторын техник ашиглалтын дэвтэр гэж өгсөн байгаа тийм. Тэрэн дээр байгаа нөгөө нэг мут цаг болгон дээр үйлчилгээнүүдийг хийх ёстой, заавал хийх ёстой үйлчилгээнүүдийг бол тухай бүрт нь мут цаг болгон дээр хийгээд авах хэрэгтэй. Одоо тэрэн дээр одоо юу гэдэг 50 мут цаг дээр та ийм шүүрээ солих ёстой, 100 мут цаг дээр ийм шүүрнүүдийг солих ёстой тийм. Гэх мэтчлэн бүгдээр ингээд заагаад өгсөн болохоор бас шүүрүүдийн нөхцөл байгаа юм чи. Тийм болохоор та тэрийгээ ингээ яг тухайн мод цаг болгон дээрээ алдаагүй солиорой. За. Дундын хошон дээр нэг юм жоохон хэцүү асуудал байдаг нь ингээд дамжуулж жолооч нь ингээд дамжаад нөгөө дундын хошоо гэдэг утгаараа хүмүүс бас ингээ хамаагүй юм эвдчихдэг. Тэгээ хариуцах эзэнгөө, буух эзэнгөө хэцүү байдаг юм байлээ. Гэхдээ ингээд танаа сумын хувьд бол бас үлгэр жишээ байгаад байна л да. Яагаад тэгэхээр дундын хошоогоо байгуулчаад буцаад яг энэ мөнх ногоон тал компани Lowell брендинг яг албан ёсны эрхтэй компаниас нь аваад ирчихэж байгаа учраас эвдрэл гэмтлийн нөгөө компани хариуцж байна. Дээрээс нь буцаад яг буух эзэнтэй, буцах хаягтай байгаагаас гадна нэг хүн яг ингээд дагнаад хариуцаад ажиллаж гин гэж ойлгож болох уу? Болно. Нэг хүн дагнаад ажиллах юм бол одоо өөр эвдрэл гэмтэл гарахгүй. Цаг тухайн үед нь агаар шүүгч мөгч мас тусын үз шалгана. Ер нь хэр тухтай? Ер нь бол 5 дух бол өстой бүр дээд зэрэгтэй. Кондишнтэй, партай. Дуу чимээ байхгүй, тоос ширээ орохгүй. Тоос ширээ орохгүй. Хуучин бол бид нар чи бас л айхтар юм дотор явдаг байлаа шүү дээ, тий. Одоо энэ талбайч миний би ч бүр 8 дугаар энэ аргустан сургуулийн кабинетд 2 жил сураад тракторч болоод энд ирсэн. Тэгээд энд бол Оросын техниктэй л байсан. Одоо битэр яг сууж байгаа газар. Энд бол тэгэл тоос ширээ ороод тэгэл явдаг л байлаа. Лоолерийн трактор бол нэр үндийн баталгаа л гэж боддог. Үнэхээр техник сайн байх бас тариаланчтай үнэхээр бас ажил урам зориг тэгэл ер нь цаг хугацаа бүхэл юм хэмж өгж байгаа хта тий. Таны хувьд хичнээн жил ер нь газар тариаланд явж байна. 90 он төгсөөл газар тариалаа гэсэн. Аль сургууль? Тэгээд наа Харалтан сургууль кабинет. Харуултаа. Тижил ажихад тэгээд тракторч нар ажиллаад нэг хэсэг 96-оноос хойш завсарлаад тэгээ 2020 оноос эхлээл ажиллаж байна да. Таримжийн төрөл нь ер нь юу дагнаж байна? Манайх ч одоо тэгэл төмсөл тарьдгүйс юу 5 жилийн өмнөөс одоо ингээд манжин тариад, манжин луун. Тэгээд улсын бараг брэнд болгоо гаргацсан байна манай сум. Сайхан шар манжин байдаг гэж сонссон. Төв аймгийн 10 ус сумын ер нь манжин тариалтаараа бас нэлээд алдартай болоод байгаа гэж би бодож байна. Миний сонссноор. Тэжээлийн тариалт бас сүүлийн жилүүдэд нэлээд хөгжүүлсэн. Тий. Урд нь бол бид манайх бол 2 өтрөмтэй байлаа. Одоо ер нь юм хөгжиж байна. Хүмүүс Улаанбуудаа их тарьдгүйс Улаанбуудаа их тарьж байна. Ногоон дижэл тарьж байна. Энэ арх ус сумд анхны ногоон дижлийг манай аав тарьж ялаа. Та хэддэг үеийн тариаланч вэ? Одоо би 2 дахь үеийн тариаланч байна та. Тэгэхээр бол танд одоо юмаа хийхд бол нэлээд төхөмтөл байгаа юм байна. Тий, ерөөсө газар ус одоо техник механиктэй хайрцдаг болохоор одоо зүдэргээ тийм ерөөсө нэг хийж байхгүй. Сайхан. Ангаа дэлхийдээ харьцаад юу яагаад явахаар чинь угаасаа тэгээд аав ээжээс өгүүлж авсан мэдлэг гэдэг ингээд бүхэл юм сайхан байгуулах.
Албан ёсны мөнх ногоон тал гэдэг энэ албан ёсны диспьют байгууллагаас тоног төхөөрөмж авснараа давуу тал нь ер нь юу вэ таны хувьд? Хүтэн чадал сайтай техникүүд нь эвдрэл гэж баг гарахгүй. Цаг тухайн үед нагаар шүгчийн цэвэрлэл тосмаастын соёл ер нь ирснээс хойш ингээл 100 моцог яваал мас сольж байгаа. Арвас цумын хувьд бас ингээд баг гаагаар нэлээд одоо олон тариаланчид байна л да. Тэгээд тийм болохоор дундын хошоо бол нэлээд үр дүнтэй байгаа болов гэж бодож байна. Яаж одоо хүмүүс нь одоо дундын хошооноос техникээ төрөсөлж авдаг бах тий төрөслээд дараалтаа ингээд цагаараа авдаг байна. Манайх ч одоо энэ гурван техник ирээд тэгэд манайх ч урд нь бол бас л хагалгааны үнийн ханш их өндөр байсан. Одоо 100 гардаг гэсэн. Одоо энэ юу энэ цаанаасаа бид нэр ингээд иргэдийн хурлын засаг даргатайгаа ярилцаад гаагийн 100 мянгаар хаглая. Тэгээд соляркийн түшийн 20 литр гэдэг тооцож ингээд ажиллуулж байгаа. Тэгээд нөгөө очроор явдаг байхгүй юу? Одоо өнөөдөр дондгийнхыг хагалгад маргааш тулмаагийнх ч юм ингээд очод дараалаараа. Ер нь л ихэнх сумууд за яг амжилттай явж байгаа дундын хошоог нэлээд сайн хэрэгжүүлсэн сумууд бас байна л да. Мерсер. Ихэнх нь л бас тэгэл техникээ эвдчихээл, эзэнгүүтчихээл байгаад байна л да. Тэгэхээр танаа сумын хувьд бас энийг үлгэр жишээ сайхан оруулж чадсан нь бас нэлээд олдтой юм шиг санагдаж тань дээр бас манай студийн хүрэлцэн ирж нэвтрүүлэг хийж байгаа. Тэгээд бусад ингээд тариаланчтай бас хандаад хэлээчээ гэвэл та юу хэлэх вэ? Ер нь дундын хошоотой байх хэрэгтэй юм байна уу те? Ялангуяа одоо жижиг баг талбайтай хүмүүст бол энэ их л зүгээр юм шиг байна. Том талбайтай жижиг талбайтай хүн хоёр ч ялгаатай шүү дээ. Жижиг талбайтай хүн чинь нэг том техник аавна гэдэг бол бас л хүнд л асуудал. Тэгэхээр та бас буцаад манай дэлгэцээр дамжуулаад энэ дундын хошооны давуу талыг бас нэрлүүл. Тэр дундын хошоо бол ингээд хөгжих юм бол маш сайн. Хүмүүс хоршиж бүгдөө богино юмаа хийн. Тэгээд чадахгүй юмаа бие биендээ зөвлөнө. Тэгэхээр дундын хошоо байх нь зөв л гэж бодож байна. Зөв. За дундын хошоон дээр дахиад бас нэг давуу тал танаа дээр үүсээд байгаа нь мөнх ногоон тал компани Lowell брендийг яг ингээд дагнаад хөгжүүлээд сетер нь хийчихэж байна. Дээрээс нь засвар үйлчлэгийг нь авчиж байна. За энэ талаас нь бас та манай тариаланчтай зөвлөгөө өгвөл. Би урд нь бол Орос трактор дээр л ажилладаг байсан. Тэгэл одоо энэ жилээс эхлээл энэ Lowell брендийн трактор дээр ямар ч зүдэргээгүй, санаа зовхон байхгүй, халууцахгүй, даарахгүй сэтгэл санаа маш өндөр. Цагийн бүтээмж өндөртэй, хүчин чадал сайтай. Тэгээ нөгөө сэтгэл санаа өндөр, ажлын бүтээмж өндөртэй болохоор их үр хөтөл их гаргаж байгаа. За одоо Lowell брендийг трактор гэдэг чи одоо 90 хүний бас хиймэр юм байна. За тэгээ ялангуяа бүр шив шин наад энийг энэ хоёр тракторыг ингээ анх аваад итгэхгүй байсан. Тэгээ суман дээрээ сайхан байна. Нэр төрийн баталгаа юм байна. Трактор гэдэг чинь Lowell брендийн трактор бол. Юм эвдрэхгүй. Тэгээ санаа зовхгүй хамгийн гол тийм санаа зовхгүй бод санаахан байхгүй. Ер нь жолоочийн давдах доошныг бол маш их бүрдүүлсэн. Одоо энэ 165 бол хойтлоо хардаг камертай. Оо за. Тэгээ гэрэл бол асар их сайхан дүү. Сайхан хурц тусах. Цэлийтэл тусна. За ер нь тэгээ таны ажил бол зөвхөн шуурж байгаа юм байна шүү дээ. Тийм. Тэгээ таны гэлтгүй энэ Төв аймгийн Архус цумын тариаланчид маань бол бас дундын хошооноос үйлчлэгээ аваад хүрэлэх ажил нь урамтай зоригтой сайхан явж байгаа юм байна гэж ойлгож байна. Тэгээд таны ажил үйлсэд өндрөөс өндөр амжилтыг хүсье. Баярлалаа танд. За баярлалаа.